Хулгайчууд айд сандарч байна. Юу ч хийхээс буцахгүй байна. Сүмсээ удалсан байж. Мөнгөнд эх орноо удалсан байж. Өнгөнд улсын их хурл бол хулгайч нарын оргондог газар биш. Халдчгүй дархан эрхийн цаад нууцдаг газар биш. Гэрээгээ таврын 14-15 давхартай холбоотой асуудалтай дээр хэлээ. Өөрийг нь хорьсоо. Давхар эхнэр дээр нэр үүсгэсэн. Эхнэр нь Монгол ардын намаас улсын их хурлын 2024 оны улсын их хурлын сонгуульд манай намын жагсаалтаас нэр дэвшигч жагсаалтын 38-д байгаа Нанди Эрдэнэ гэж эмэгтэйсэн. Зөвхөн амар басгалан гэдэг хүнийг онилж бортой гэдэг одоо асуудлыг ярих намайг нүүрсний сонсгол хийсэн гэж хэлээ. Хууль зүйн дотоод төргийн сайдаар урьд танхимд ажиллаулахдаа манай намд нүүрсний сонсголыг зохион байгуулах чамаас өөр хүн байхгүй. Тийм барьцаалагдаагүй. Өмнө нь энэ сонсголыг явуулсан туршлагатай. Тэгээ ийм богино хугацаанд буюу ганцхан сарын дотор ажиллах ийм хүн алгаа. Энэ нүүрсний сонсголыг одоо зохион байгуулж чадахгүй бол манай нам сонгуул унах нэ. Би ерөнхий сайдаар үргэлжлүүлж ажиллаж чадахгүй болох нэ гэдэг хүслийг оюун хийсэн. Тухайлбал миний хувьд нүүрсний сонсгол дээр бүтэн нэг өдрийн турш ярьсан нүүрсний хулгай хамгийн том аптек гэрээний холбоотой бүтэн нэг өдрийн турш сонсголыг энэхээр юу ч яриаг нуусан. Тэрнийхээ шанд нэг ясна 500 мянган доллар. Төд удалгүй 1.5 сая ам долларыг хахуул авсан гэж их тулдлаг удаахгүй ярьж. Тэр хүн бүтгэлэг гэдгээ мэдж байгаа. Өөрөө яагаад тэгж ярьж байгаа? Би одоо өчигдөр бодож үзлээ. Энэ ийм хэмжээнд худлаа ярих гарцаагүй хэд хэдэн шалтгаан байна. Энэ ер нь одоо бүр ухрах замгүй болсон өөрийнх нь одоо асар том хулгаанууд эцэгдэж авилгач гэдэг юм нь өдрөөр орох байх гадаргүй болсон учраас үгүй ядаж адилхан авилгачаа гэдэг ийм одоо байдал руу оруулж олон нийтийн толгойг эргүүлэх гэсэн санаа зорилготой үйлдэл гэж нэгдүгээр би бодлоо. За хоёрдугаарт энэ юу н барьцаалагцсан итгэхэд байна гэж бодсон. Магадгүй өөр үсэл. Яагаад би өөр үсэл гэж ярьж байгаа? Монгол улсын түүхэнд хамгийн их хохирол учруулсан хэлцлийг оюун эрдэнэ байгуулсан. Оюун эрдэнэ яагаад 2024 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнгээр Монгол ардын намд үнэмлэхүй олох 68 суудалтай болсоор байхад Дангаараа засгийн газар байгуулахгүй улсын их хурлын 126 гишүүний 92% нэгдлийг хангасан хамтарсан засгийн газрыг байгуулсан бэ. Гэдгийн учир утга зорилго бол нүүрсний хулгай 2 буюу харбины гэрээ байсан. Харбины гэрээ байгуулсан нүүрсний үнийг улсын их хурл танилцуулаагүй. Хэдэн төгрөг хулгайлч байна. Хэдэн төгрөгийн гэрээ хийч байна. Энийг нь нууцлсан байна. Өөрөө удаан засаглахын тулд, өөрөө хяналтгүйгээр засаглахын тулд, өөрөө тэр 10 тэрбум долларын хулгайг харбины гэрээг байгуулахын тулд тэр хамтарлыг явуулсан. Монгол улсын парламентын засаглалд аюул учирлаа. Би одоо ард түмнийхээ төлөөллийн дээд байгууллагын аврал нь юм а гэж хэлэх нэр намтар оюун эрдэнэд байх. Гэрээгээ таврын 14-15 давхартай холбоотой асуудалтай дээр хийсэ. Хүний өрнгийг дээрж авсаа гэж ярьсан. Тэгсэн чинь хүмүүс нь өөртөө гараад ирсэн. Надтай уулзсан хүн нь бол Хишиг Баяр гэдэг залуу болсон. Энэ одоо 14 давхрын асуудлыг бол одоо дээрмцээ. Өөрийг нь хорьсоо. Өөрийг нь шоронд хийж агаад хөрөнгөө өгөхгүй юу гэдэг. Нөгөөх нь Хишиг Баяр нь хуурай өсгөн залсан байлаа. Давхар эхнэр дээр нэр үүсгэсэн. Эхнэр нөхөр хоёулын дээр.
Эхлэр нь Монгол Ардын намаас Улсын их хурлын 2024 оны Улсын их хурлын сонгуульд манай намын жагсаалтаас нэр дэвшигч жагсаалтын 38-д байгаа Нандин Эрдэнэ гэж эмэгтэй байсан. Тэгээд бүрийгээд байгаагууд нь Hero Entertainment-аас цагдаа оролцсноос хойш 9 хоногийн дараа өөрийнх нь данс руу 1 тэрбум төгрөг шилжүүлсэн. За энэ бол бүрийх юм байна. Аюул гарч ирээд ярих юм байна. Өөрсдийг нь иччих юм байна. Айгаад